Здравствуйте, дорогие ребята! Сегодня мы будем говорить о причастии в русском языке. Меня зовут Отнтуя, я преподаватель Монгольского государственного университета. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн 2025 оны эсэлтийн шалгалтын Орос хэлний хичээлийн даалгаврын талаарх зөвлөмж хичээлээ эхлүүлж байна. За өнөөдрийн манай сэдэв бол нөхцөл үйл үг юм аа. За өнөөдрийн хичээлийнхаа агуулгатай танилцуулъя. За эхлээд багш нь 2025 оны эсэлтийн шалгалтын Орос хэл хичээлийнхаа даалгаврын бүтцийг та бүхэн танилцуулна. Дараа нь сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдаануудын нэг болох нөхцөл үйл үг буюу причастигийн тухай ярьж өгнө. За ингээд жишээ дүгнэлт зөвлөмж гэсэн агуулгатай зөвлөмж маань эхэлж байна. Орос хэл шалгалтын даалгаврын бүтц маань дараах 3 хэсэгтэй байна. Грамматика, хэл зүй, лексика, коммуникаци, синтекс. За энэ бол үгийн сан, харилцаа, мөн өгүүлбэр зүй, чицээний буюу унших хэсгээс бүрдэж байна. За тэгвэл грамматика буюу хэл зүйн хэсэгт юу багтдаг юм бэ хүүхдүүдээ? Энэ бол части речи, падеж хоёр байна. Части речи гэдгийг бид нар мэдж байгаа. Энэ бол үгийн аймаг гэсэн үг. Орос хэлний үгийн аймаг 10 байдаг. За жишээлбэл имя существительное, имя прилагательное, имя числительное, глагол и так далее, тийм ээ? Гэх мэтчлэн байдаг. За падеж муу тийн ялгал гэсэн үг байгаа. Тийн ялгал гэдэг маань эдгээр үгүүд маань хоорондоо хэрхэн өгүүлбэрттэй харилцан зохицож байгаа зохицлыг холбоог зохицуулдаг ийм хэл зүйн нэгэн юм аа. За ингээд цааш нь явъя. Лексика коммуникаци. Энэ хоёрдугаар хэсэгт хүүхдүүдээ словарный запас буюу та нарын үгийн баялагийг чинь шалгах юм аа. За причасти буюу өнөөдрийн манай сэдэв байгаа. Нөхцөл үйл үг байгаа. За нөхцөл үйл үг гэж юм вэ? Нөхцөл үйл үгийн хэрэглээ яаж үүсдэг юм бэ гэдэг талаар ярих юм байгаа. За тэгээд союз диалог. За ийм зүйлүүд бол 2 дугаар хэсэгт дасгал даалгаварт бол орсон байдаг юм аа. За чицээний буюу 3 дугаар хэсгийн даалгаврыг харъя бүгдээрээ. Это работа с текстом, понимание прочитан. За ингээд их уншаад ойлгоод даалгавруудыг гүйцэтгэх байгаа. За ингээд эхлэе хүүхдүүдээ. Нөхцөл үйл үг үүсэх арга хэлхэц. За орсоор хэлээ багш нь. Нөхцөл үйл үг гэдгийг орсоор причастие гэж хэлдэг. Причастие. За тэгээд образование причастие, причастие оборот. За причастие. Причастие гэж яг юу юм бэ хүүхдүүдээ? За из истории причастие. За багш нь жоохон түүх яриа. Термин причастие появился в русской грамматике в 17 веке. Ввел его Мелитий Смотрецкий, филолог, церковный и общительный деятель. За энэ нөхцөл үйл гэдэг энэ томьёо маань, нэр томьёо маань яаж бий болсон юм бэ Орос хэлэнд тийм ээ? За Орос хэлэнд энэ маань 17 дугаар зууны үед гүн ухаанч, за шашны зүтгэлтэн Смотрецкий гэдэг хүн бол энийг анх хэлзүүд бол оруулж ирсэн байдаг юм байна. За тэгээд энэ үг маань ямар утгатай юм бэ? Слова состоят из двух частей. За причастие. Яг юу гэж байгаа юм бэ гэхээр ямар нэгэн үйлд хамаатай гэсэн утгатай. За ингээд багш нь танин мэдхэн үүднээс та бүхэнд одоо энэ нөхцөл үеийн талаар хэлж өглөө. За ингээд яг зөвлөмж хичээл рүү орё. Причастие – это самостоятельная неизменяемая часть речи, которая обозначает дополнительное действие глагола. За ингээд үндсэн үйл тийм ээ өгүүлбэр дотор үндсэн үйл явдлыг одоо тодтогч байгаа нэмэлт үйлийг заадаг үйл хувирдаг үйл үгийн онцгой нэгэн хэлбэр юм аа гэсэн үг. За нарийн одоо багш нь тайлбарлаж өгье. Причастие – это особая форма, которая имеет признаки глагола наречия. За нөхцөл үйл үг маань яг ямар юм бэ гэхээр яагаад онцгой гэдэг юм бэ хүүхдүүдээ? Яагаад онцгой гэдэг юм? Нөхцөл үйл үгт 2 шинж байдаг. 2 үгийн аймгийн шинжийг өөртөө агуулсан байдаг. Нэг нь болохоор Орос хэлний үйл үгийн шинжүүд байж байдаг. Нөгөөх нь болохоор Орос хэлний дайвар үгийн шинжүүдийг өөртөө агуулсан байдаг. За түрүүнд хэлсэн тийм ээ. Үндсэн болж байгаа үйл явдлыг
тодтогч өгч байгаа нэмэлтээр орж ирж байгаа тэр үйлийг нь болохоор бид нар депричасти буюу нөхцөл үйлээр илэрхийлээд байгаа юм. За сайн тайлбарлаж өгье багш нь. Признаки депричасти от глагола. За үйл үгийн ямар шин чанарыг депричасти маань одоо өөртөө шингээсэн байдаг юм бэ гэдгийг харуулъя. За эхнээс нь вид байна хүмүүстээ. Вид. За үйл үгийн вид гэж юу вэ? Вид гэдэг маань хоёр байдагтай үйл үгэн дээр орс хэлний төгс байдал, төгс бус байдалтай үйл үг гэж байдаг. За тэгвэл энэ маань бас энэ депричастид яг байдаг байх нь тийм ээ. За жишээлбэл совершенный вид буюу төгс байдал дээр нь яаж одоо асуулт нь үүсдэг байна. Что сделал? Юу хийсэн бэ гэдэг үйл үгнээс что сделал гэж гарч ирж байна. Юу хийчихэд гэж байна. За депричасти юу хийчихэд монгол хэлний д тийм ээ. Энэ нөхцөл маань дүүх нь байна. За что делая несовершенный вид. Төгс бос үйл үгээс нь яаж үсээд байгаа юм бэ? Что делая? Юу хийнгээ гэж орж ирнэ. Юу хийж, юу хийсээр гэж орж ирэх нь байна те. За энийг дахиад нарийн тайлбарлая цааш нь огшин. Переходность. За үйл үгийн ийм нэг шинж байдаг хүмүүстээ. Переходность гэж юу вэ? Переходность гэдэг маань тусах үйл үг гэж явдаг. Тусах үйл үг гэж юу гэж байгаа юм бэ гэхээр тухайн үйл үгийн ард нь винэцлэний базар ямар нэгэн ухтургүйгээр заахын ялгаад ямар нэгэн ухтургүйгээр орох энэ тохиолдлыг бид нар үйл үгийн тусах үйл үгэ гэж нэрлэдэг. За тэгвэл бас возвратность гэж байдаг. Үйл үгийн ийм нэг шинж байдаг. Энэ маань юу юм бэ гэхээр өөрөө гэсэн утгатай хүмүүстээ өөрөө ямарваа нэгэн үйлийг хийх тийм ээ. За тэгвэл депричасти нөхцөл үйл үг маань бас наричи тийм ээ дайвар үгийн шинжийг өөртөө агуулсан байдгаа гэж ярьсан тийм ээ. Тэгвэл дайвар үг яадаг вэ хүмүүстээ? Не изменяется. Дайвар үг маань ерөөсө хуурдгүй шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ бас депричасти маань ерөөсө хуурдгүй байх нь тийм ээ. Окончание байхгүй гэсэн үг, төгсгөл байхгүй гэсэн үг. Зависит от глагола. За наричи гэдэг маань үйл үгээс л хамаардаг тийм ээ. Үйлийг яаж хийж ийн гэж асуудаг шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан үйл үгээсээ л бас хамаарах болчихдог тийм ээ. За предложение обстоятельства. Наричи маань байцгшүүн болдог. Байцгшүүн. Үлийн байдлыг заадаг тийм ээ. Тэгвэл бас адилхан депричасти нөхцөл үйл маань бас л адилхан обстоятельства буюу яг наричтай адилхан байцгшүүнийг өгүүлбэрт гүйцэтгэдэг байх нэ. За какие вопросы у депричасти? За ямар асуулт өгд юм болоо хүмүүстээ түрүүнд огшин дурдчихсан. Что делая? Что сделав? Как? Каким образом? Когда, зачем, почему? За ийм бол асуултанд хариулдаг байх нэ. За хоёр үйлийг хийгээд хоёр үйлийнхаа нэгийг нь яг тодтогч өгдөгөө гэж хэлсэн. За тэгвэл юу хийнгээ гэж асууж байна. Что делая? Что сделав? Юу хийчихэд гэж асууж байна те. Как, яаж, каким образом, яагаад те, яаж бас яаж л гэсэн үг те. Когда хизээ юм бэ? Зачем? Яах гэж тийм ээ. Яасан? Яагаад? Почему гэсэн ийм асуултнуудад хариулах нэ. За цааш нэг жишээнүүд явна те. Тэрэн дээр илүү багш нь тайлбарлаад өгнө. За бас нэг түүхтэй зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ нөхцөл үйл маань яаж үүсдэг юм бэ те? Образование депричасти. За нөхцөл үйл маань хоёр янзаар үүсдэг. Яагаад хоёр янзаар үүсдэг юм бэ гэхээр үйл үгийн шинжийг агуулдаг гэж хэлсэн те. Нөхцөл үйл үг маань видтэй байдаг гэж хэлсэн. Төлөвтэй байдаг. Төгс төлөвдөр байгаа үйл үг, төгс бус төлөвтэй байгаа үйл үг. Тэгвэл энэ бас адилхан те. Төгс төлөвтэй, төгс бус төлөвтэй үйл үгээсээ депричасти маань хоёр янзаар үүсдэг байна. За депричасти совершенного вида төгс төлөвдөр байгаа үйл үгээс яаж үүсэх вэ гэхээр вши гэсэн юм нөхцөлийн дагуу үүсдэг байна. За жишээлбэл убежав, запомнив, погрузившись, выросший, испекший, опустив. За харж гэнэ үү? Энэ маань дандаа совершенный видийн үйл үгүүд байна. За жишээл убежав гэж үг. Зугтчихаад гэж хэлэх юм дээ. Запомнив, чэжилчгээд те. Погрузившись, ачаалчаад тийм ээ те. За выросший, өсчхөөд тийм ээ, өсөөд тийм ээ. Испекший, жигнээд гэдэг юм уу те. Опустив, тавиад те ямар нэг юм. За ер нь орчуулгатаа болохоор одоо багш нь ерөнхийдөө үндсэн орчуулгыг хэлж байгаа. Гэхдээ
ямарваа нэгэн хэлэнд нэгээс илүү олон утгатай байдаг те. Саяныхан багшийн хэлсэн утга нь зөвхөн ерөнхий утга нь байгаа шүү. Тэрийг бас анхаараарай. За депричастие не совершенный вида. За үйл үг маань төгс бус байдаг гэсэндээ тэгвэл төгс бус үйл үгээсээ депричастие буюу нөхцөл үйл маань үйл үг маань яаж үүсдэг байх нь вэ гэхээр я гэдэг нөхцөлийн төслөмжтэйгээр үүсдэг байх нь. За жишээлбэл глядя. За харанга тий харанга яг тэр үйлийг харанга. Крича хашгиранга улыбаясь инээмсэглэнгээ инээсээр читая уншингаа стараясь хичээнгээ диржа баринга. За энэ бас ерөнхий утгуудыг огш нь хэлж байгаа шүү. За ингэж үүсдэг байх нь. За депричастие бас не гэдэг үгүйсгсэн утгатай үгтэй бас өрмөц бичигддэг байх нь. Не гэдэг үгээ слитна буюу хаанд бичдэг тохиолдол байдаг. Разильна буюу тусад нь бас бичдэг тохиолдол байдаг. За жишээлбэл ямар жишээнүүд огш нь авсан бэ? Не доумевая, не готуя, не навидя, не взлюбив. За тусад нь бичигддэг дээр тийм ээ. Одоо салангад бичигддэг дээр яриа өгшин. Не веря, не замечая, не чувствуя, не находя. За ингэж үүсдэг байна. Биш нэлээд өвөрмөц байгаа. За тэгвэл бүр өвөрмөц тийм ээ. Двойные формы депричастие. Дараах үгнүүд жишээлбэл саяны хэлсэн нөхцөлийг хоёулангийн зэрэг авсан тохиолдол бас байдаг. Жишээлбэл просохнуц, просохнув, просохши. За просохнууд гэж хатаа гэсэн үг байгаа тийм ээ. За тэгвэл үв ши хоёулангийн зэрэг авсан байж болдог байх нь тийм. Промокнуц, промокнуц гэж үгж байгаа лээ. Норох гэсэн үг байгаа тийм. Тэгээ промокнув, промокши гэж тийм. В ши бас зэрэг авсан байна. Алин ч зөв гэж үзнэ. Замерец хөшөх тийм ээ. Хөшөх. Замерев, замерши. За ийм өвөрмөц тохиолдол бас байдаг байх нэ хүүхдүүдээ. За одоо багш нь депричастный оборот гэдэг зүйлийг хэлж өгье. За депричастный оборот гэдэг маань энэ тусдаа ойлголж юусоо биш ээ. Сая багш нь дандаа депричастие буюу нөхцөл үйл гэж юу вэ? Нөхцөл үйл үг яаж үүсдэг вэ? Ямар өвөрмөц бүтцтэй хуралтай байдаг вэ гэж хэлсэн бол одоо оборот гэхээр нөхцөл үеийн хэлхэц буюу нөхцөл үйл үг маань түүнээс хамаарч байгаа үгүүдийг хамтд нь ингэж хэлж байгаа одоо энэ нөхцөл үеийн хэлхэц гэдгийг хэлдэг байгаа. За энийг орсоор хэлэх бол депричастный оборот это депричастие с зависимыми словами. За өөртөө хамаатай үгнүүдтэйгээ хамт байгаа тохиолдолд депричастный оборот болдог байх нь. За жишээлбэл он сидел в автобусе, думая об экзаменах. За тэр эрэхтэй яасан гинэ? Автобусанд суусан. Гэхдээ шалгалтынхаа талаар бодсоор. За энэ өгүүлбэрийг араас нь орчуулъя хүүхдүүд те. Шалгалтынхаа талаар бодсоор тэр эрэхтэй автобусанд суусан гэж байна. За тэгэхээр думац гэдэг үг байна те. Бодох. Бодох гэдэг үг маань ардаа ямар падеж буюу тийм алга шаарддаг хүүхдүүдээ думац ачум аком хиний тухай юуны тухай. За энэ тохиолдолд амьгүй тийм ээ шалгалтынхаа талаар бодож байна гэж байна. За тэгэхээр думая об экзаменах гэдэг маань депричастный оборот буюу нөхцөл үеийн хэлхцийг үүсгэж байна гэсэн үг. Хэлхцийг үүсгэж байна гэсэн үг. За яагаад хүүхдүүдээ биш об болгоцъё. Яагаад гэвэл ард нь тавьж байгаа нэр үг маань буюу ихшгээр эхэлсэн учраас об гэж бас хэлдэг байгаа шүү. Тэгэхээр бас энийг бас давхар хэлээд үгүй. Предложны базар дээр об гэдэг хоёр юм хөгтөр байдаг бахнэ. За депричастный оборот и депричастие выделяются запятыми, то есть они обославляются. За энэ юу гэж байгаа юм бэ хүүхдүүдээ? За депричастие буюу нөхцөл үеийн хэлхцийг өгүүлбэр дотор тэмдэглэхдээ заавалчгүй таслалтай байдаг хүүхдүүдээ. Таслал тавьж өгдөг ба. Энийг хэлж байгаа юм. Таслалаар тусгаарлаж өгдөгөө гэж хэлж болно. За одоо бүр нэлээд нарийн тайлбарлая багш нь. За жишээлбэл несовершенный вид. За төгс бус үйл үгнээс үссэн смеяс гэдэг үйл үг байна. За юу депричастие байна. За ингээд өгүүлбэрээ бүгдээрээ уншия. Смеяс она протянула мне руку. За орчуулга нь тэр эмэгтэй инээсээр надад гараа сунгав. Инээсээр.
За түрүүнд хэлсэнтэй депричасти буюу нөхцөл үйл үг маань яагаад одоо бий болдгийм бэ гэхээр өгүүлбэр дотор байгаа хоёр үйл яг нэмэлт үйл явдал болгож өгдгөө гэж хэлсэн. За тэгвэл энэ өгүүлбэрийн гол үндсэн үйл явдал нь юу юм бэ хүүхдүүдээ? Основное действие. Гол үндсэн үйл нь юу юм бэ? Это протянула гэсэн үг. Гараа сунгасан баггүй юу? Тэгэхээр смеясь гэдэг маань это добавочное действие. Энэ маань инээсээр гэдэг маань нэмж өгч байгаа үйлдэл, нэмж өгч байгаа. Нэг үндсэн үйл дээрээ дахиад нэг үйл нэмээд өгч байгаа. Тэр нэмж өгöd байгаа үйлийг нь л бид нэр депричасти нөхцөл үйл гэж хэлээд байгаа. За тэгвэл энэ дээр маш анхааралтай хараараа хүүхдүүдээ багш нь яагаад инээсээр сунгуу гэдэг энэ хоёр үйл үгний өмнө нэг нь доод тавьсан бэ гэхээр энэ хоёр үйл маань яг зэрэг явагдаж байгаа. Зэрэг явж байгаа. Аль нь ч альнаасаа илүү биш, аль нь ч альнаасаа төрүүлсэн, эсвэл аль нь ч альнаасаа давуу гэсэн үг. Ерөөсөө биш. Тэгэхээр энэс та нар юу гэж ажиглаж байна? Несовершенный вид буюу хэрвээ үйл үгийн төгс бус хэлбэрээс үйлдэл маань үүсэх юм бол ямар утгатай байдаг вэ гэхээр нөгөө үндсэн үйлдэл яг адилхан хийгдэж байгаа гэдэг санааг үзүүлдэг юм байна. Нэмж өгдөг юм байна. Ийм добавочный действие нэмж өгдөг юм байна. Тийм учраас энэ инээсээр сунгуу хоёр маань хоёулаа нэгэн тоотой буюу инээсээр гараа сунгасан байна. Зэрэг хийгдэж байгаа хоёр үйл явдал. Гэхдээ яг уу несовершенный вид байна. За тэгвэл совершенный вид яг сэргээрээ те совершенный вид. За тэгвэл төгс үйл үгээс хэрвээ үйлдэлийг үүсгүүл яад юм бэ? За выглянув в окно, Саша увидел друга. За ийм өгүүлбэр байна гэж бодъё. За тэгвэл монголоор орчуулгыг харъя. Саша цонхоор шагаагаад найзыгаа харав. Цонхоор шагаагаад найзыгаа харав. За тэгвэл увидел гэдэг үг нь Саша найзыгаа харсан шүү дээ, тийм. Харсан гэдэг нь гол үйл явдал нь. Гол үйл нь увидел. За тэгвэл яаж дахиад нэг одоо добавочный действие буюу дахиад нэг үйл нэмэх гэдэг шүү дээ бид нар, тийм. Выглянув. Тэгвэл шагаагаад гэдгийг нэмж өгсөн байна. Шагаагаад. За тэгвэл энэ тохиолдолд яасан байна? Шагаагаад цонхоор шагаачгаад найзгаа харсан. Тэгэхээр 1 2 гэдэг дараал нь болохоор түрүүнийхтэй болохоор хоёулаа адилхан байсан тийм ээ. Зэрэг үйл явдал маань явагдчихсан. Энэ маань яг уу основное действие буюу гол зүйл нь яг уу харсан байна. Тэр харахаас өмнө хийсэн үйлдэл нь болохоор причастие буюу шагаагаад выглянув гэдэг маань добавочный действие болчихно. За энэ маш чухал энэ одоо причастие буюу нөхцөл үйлийн маань хамгийн гол түлхүүр ойлголт байгаа шүү хүүхдүүдээ. Энийг сайн ажиглаад анхаараарай. За одоо ойлгосон бол та бүхнээсээ нэг багш нь жижигхэн мини тест ажиллуулъя. За найдите, пожалуйста, депричастие. За энэ үгнүүдээс хүүхдүүдээ та нар депричастие буюу нөхцөл үйлийн хувирлыг олоод тахтаа. Да, конечно. Правильный ответ это вы знакомясь. За энэ маань энэ хувирал байна, тийм ээ. За дараагийн асуултыг асууя өгсөн. Второй вопрос. За найдите депричастие совершенного вида. За нөгөө төгс үйл үгнээс үүссэн депричастиг олоод тахтаа. Да, конечно, правильно. Правильный ответ – это А, посоветовав. Да. Следующий вопрос у нас. Найдите, пожалуйста, депричастие несовершенного вида. За, төгс бус үйл үгээс үүссэн депричастие буюу нөхцөл үйлийг олоод тахтаа. За, аль нь байж болох вэ? Хорошенько подумайте. Конечно. Правильный ответ – это Б, запираясь. Следующий вопрос у нас. Найдите, пожалуйста, депричастие образованного от переходного глагола. За переходный глагол гэж юу хэлдэг вэ? Тусах үйл үг гэсэн тийм. За тусах үйл үгээс одоо үүссэн нөхцөл үйлийг олоод тахтаа.
Совершенно верно. Правильный ответ А. Прикрывая. И наш самый последний вопрос. На месте каких цифр должны стоять запятые в предложении? За түрүүнд багш нь хэлсэн байгаа тийм. Тэгээ причастие буюу нөхцөл үйл үг гэдэг маань яадаг гэсэн өгүүлбэр дотор бичигдэхдээ таслаар хязгаарлагддаг, тусгаарлагддаг гэж хэлсэн тийм. За тэгвэл энэ өгүүлбэрийг бүгдээрээ уншиж үзье. Орел растопырив крылья, взлетел со скалы. За энэ өгүүлбэр. За энэ өгүүлбэр дээр хаана вэ нөхдүүдээ? Тэ причастие хаана байна? За таслал нь хаана байна? За бодъё бүгдээрээ. Молодец. Г. 1-3. За 1-3 гэдэг тооны одоо байрлал бүгдээрээ таслал тавих ёстой. Таслал тавих ёстой. За ингээд үргэлжлүүлэн элсэлтийн шалгалтын орос хэл сэдв даалгаврынхаа А хувилбар дээр 31-р асуултан дээр байсан депричаститай холбоотой даалгаврыг ажиллаж үзье. За уншия багш нь. Лето в родной деревне я целых 2 месяца помогал дедушке и бабушке. За юу гэж нөхдөдөө. 100 гэж байна те. Өөрийнхөө төрлөх тосгонд бүхэл бүтэн 2 сарын туршид эмээ өвөөдөө тусалсан гэж. За доор нь проводя, провидя, проводила, проводящий, проведший. За энэ 5 хувилбараас аль нь зөв бэ? Аль нь депричастие вэ? Аль нь зөв хувилбар нь вэ? За харцгаая. За зөв хариулт нь огшин 31-ийн А гэж хэлсэн байна. Проводя. За яагаад проводя байгаад байгаа юм? Яагаад гэвэл бүхэл бүтэн 2 сарын туршид тусалсан гэд энэ үйл явдал нь дуусаагүй байгаа учраас үргэлжилж байгаа учраас яг уу бид нар несовершенный вид буюу төгс бус үйл үгээс үүссэн депричастие А дээр байгаа проводя гэдэг үгийг сонгох хэрэгтэй байсан байна. За ингээд бүтэн өгүүлбэрийн огшин уншиж үгүй зөв өгүүлбэр нь проводя лето в родной деревне я целых 2 месяца помогал дедушке и бабушке. За дараагийн нэг жишээг авъя. Энэ маань бас өнгөрсөн жилийн элсэлтийн шалгалтын орос хэл сэдв даалгаврын Б хувилбар дээр байсан байна. 31-р асуулт байсан байна. За уншиж үзүүлье багш нь. Мои родители как дети. Когда приходят с работы, быстро ужинают, а потом весь вечер смотрят телевизор на диване. На диване. За одоо нөхөх ёстой өгнүүд нь сидя, посидев, садясь, присаживаясь, сидевшие. За энэ суух гэдэг үг нөхдүүдээ та нар ерөнхийдөө мэдсэн баг те. За орчуулж үзье бүгдээрээ. За миний манай эцэг ээж аав маань яг л хүүхдүүд шиг гинэ тий. Ажлаасаа ирээд яадаг гинөө. Хурдхан шиг оройн хоолоо идчихээд дараа нь оройжонгоо телевизэр үздэг диван дээрээ суугаад буудан дээрээ суугаад гэж байна. За тэгвэл одоо аль өгүүлбэрийг нь болох уу? Энэ зохимжтой байна тийм ээ. Депричастие манай өнөөдөр үзсэн нөхцөл үйл үг аль нь зөв байна? За багш нь 31 А гэж тавьсан байна. Сидя. За яагаад багш нь сидя байгаа? Яагаад гэвэл энэ маань орой үргэлжилж байна те. Орой үргэлжин весь вечер гэдэг үгээс болчихж байгаа. Весь вечер. Бүхэл оройжонгоо гэсэн учраас төгс биш буюу үйл явдал маань дуусаагүй байна. Результат буюу үр дүн байхгүй байна. Тийм учраас хүүхдүүдээ А буюу несовершенный видээс үүссэн манай депричастие буюу нөхцөл үйл үг маань А хувилбарын сидя байна. За ингээд бүтэн өгүүлбэр огшин уншиж үзүүлье. Мои родители как дети, когда приходят с работы, быстро ужинают, а потом весь вечер смотрят телевизор, сидя на диване. За ингээд дүгнэлт зөвлөмжийн хэсэг рүү орж ийн. За нөхцөл үйл үг гэдэг маань депричастие маань үйл үгийн онцгой бие даасан хэлбэр бөгөөд өөртөө үйл үг болон давир үгийн шинжийг агуулсан хэлбэртэй байдаг. За тухайн үйл үгийг яаж хийгдэж, хэрхэн хийгдэж байгаа талаарх одоо мэдээллийг агуулсан байдаг.
За эдгээр нөхцөл үйл маань өгүүлбэр таслаар тусгаарлагдаж бичигддэг. За гүйцэтгэж буй үйлдэл нь тухайн өгүүлбэрийнхаа эзэн биед заавал хамаарах ёстой. За хоёрдугаарт нь болохоор өгүүлбэрт нөхцөл үйл үг ашигласнараа бид нар ямар хэрэгтэй юм бэ? Ер нь яагаад де причастийг бид нар өгүүлбэр зохиохдоо хэрэглэх ёстой юм бэ? Тийм ээ? Яагаад зүгээр л ашиглахгүй бас байж болно шүү дээ, тийм ээ? За тэгвэл яагаад вэ гэхээр энэ нөхцөл үйл үгийг ашигласнараа бид нар тухайн өгүүлбэрт болж байгаа хоёр үйл явдлын нь аль нь гол юм бэ? Аль нь туслах үйл юм бэ гэдгийг тодорхойлно. Мөн эзэн нь тухайн үйлийг зэрэг үлдэж байгаа мó? Эсвэл өөр дараалалаар үлдэж байгаа мó гэдгийг илүү нарийн ойлгож болно. За мөн өгүүлбэрт олон холбоос үг хэлэхээс ашиглахгүйгээр найруулгын хувьд бол амьд үйл үг өгүүлбэрүүд зохиох боломжтой юм аа. Тийм болохоор та бүхэн өгүүлбэртээ de причасти буюу нөхцөл үйл үгийг ашиглаж сураарай. За ингээд дүрм цээжлэх бус хэрэглэх, давтах хэрэгтэй. Энэ хүрээд манай өнөөдрийн хичээл дуусч байна. Та бүхэндээ эсэлтийн шалгалт нь өндөр амжилтыг хүсье. За хүүхдүүдээ мэдлэг бол хүч, успехов вам, знание это сила. Анхаарал тавьсанд баярлалаа.